Сайн байцгаана уу? Сурвалжаа хоцрогдол арилгахад сургуулийн хэрэглэгчдийг нөлөөлөх нь арга зүйгээ хуваалцаж байгаадаа таатай байна. Сарны хэлбэрийг ажиглая. Ажлын хуудасны үндсэн загвар нь энд харагдаж байна. Тухайн ажлын хуудас нь ямар хичээлийн, ямар сурвалжлагын зорилтыг хангаж байгааг хичээл төвсгөрөөр нэгээд гарган харууллаа. Мөн ажлын хуудсан дээр хэрхэн яаж туршилт хийх вэ? Туршилт хийхэд ямар заавар зөвлөгөө байх ёстой энд харагдаж байна. За сурагчид ажлын хуудсан дээр ажил гүйцснийхаа дараа өөрийгөө болон гэр бүлээ үнэлж дүгнэх боломжтой. Жишээ болгоод Монгол хэл математик 2 хичээлийн агуулгын залгамж шалгууг бас гарган харууллаа. Сурагчид гэр бүлийнхэнтэйгээ хамтраад туршилт хийж байгаа туршилтынх нь үйл явцын зургийг харагдаж байна. За ажлын хуудасад тараахаас өмнө сурагчдаас төсөөлийн судалгаа авч түүнийхээ үр дүнгийн тооцсон бол ажлын хуудасаа ажилуулж гүйцсний дараа туршилтынхаа үр дүнгийн тооцож бас судалгаа авсан. Сургуулийн багаангийн багш солирд байна. Би та бүхэндээ сарны хэлбэрийг ажиглая. Ажлын хуудсан дээр хэрхэн ажиллах тухайгаар танилцуулж байна. За миний хийсэн ажлын хуудас маань юу байсан бэ гэвэл за энийг бол ихэд нар гэж төсөөлж байгаа. Энэ нарны байрлалууд одоо гарч идэн гар утасны гэрэлч гэдэг юм уу ингээд гэрэлтүүлэх зүйл. За мөн ихэд шинийн нэгэн шинийн дөрөв гэсэн энэ байрнууд төр бол ингээд сарыг төлөөлөд бөөрөгийн тестийн бөмбөг ч юм уу тийм ээ байж бол энэ бол ихэд дэлхий тэгвэл шинийн нэгний сар маань яаж харагддаг юм болов гэд энэ дээр ихэд тухайн биетүүдэд тавь туршилт хийгээд туршилтынхаа өөр дүнгийн энэ нэг дугаар дээр тэмдэглэн за тэгээд зөв тэмдэглэл зурсан байна уугүй юу гэдгээ тухайн сарын хугацаанд тэгээд гэр бүлээр ажиглалт хийгээд яг бодит байдлын 2 дугаар дээр зурж өөрийгөө үнэлэх хэвээр. За тэгээд ажиллах заавар маань энд байгаа. Тэгээд сурагчид маань өөрийгөө үнэлгээг энд нэгээд оруулаад өгсөн. Энэ маань зөвхөн хүн байгалийн хичээл гэхгүйгээр математик, монгол хэл, хүн болох багаасаа хөтөлбөртэй ингээд холбогдож өчөж байгаа. Монгол хэлнийхээ хичээлтэй яаж холбогдох вэ гэвэл сарны тухай зүйрцсэн олж болно, зохиож болно, за унсах зохиож болно, тэрнийгээ бяцхан ном гарын авалт хийж болно. За мөн сарны тухай ингээд цуглуулсан мэдээлэлээр мэдээ бэлтгэх гэсэн хичээлтэйгээ холбожуулж байгаа бол мөн энэ дээрээс нөгөө зураг зүйн хичээлтэйгээ бас холбоно. Зураг зүйн хичээл нөгөө толгуулан зураг гэсэн суралцахын өдрөмжийн дагуу одоо нэг гэсэн туршилтын дээр ингээд зураа явж болно. За хүн болох байгаас ихэр сарны бэлэгдэл юу юм бэ? Шинийн 2-ны сард яагаад хүмүүс ингээд бэлгшгээ зарим хүмүүс нэгээ шинийн 2-ны сар болох хүний хүсэл мөрөөдлийг биелүүлдэг. Тийм хүслээ шивндэг үздэг байхад одоо нэг зарим хүмүүс нь бол шинийн 2-ны сард үзэгдээд өнгөрдөг учраас энэ сар муу сараа гэдэг хүмүүс ингээд янз бүрээр ярьдаг. Тэгвэл энэний тухай хууч дум ингээд аав ээж ах хичээсэн сонсч болно. За мөн нэгэд энд бол ингээд хурц өнцг байна уу, тэгш өнцг байна уу, мухан өнцг байна уу гэдэг математикийнхаа хичээлтэй холбоод ингээд өнцгтөрөө бас олох боломжтой. Ер нь ингээд нэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хийгээд тухайн сургалтын хэрэглэгдэхүүнээ ганцхан хичээлтэй биш бус хичээлд ингээд агуулгын интеграц байдлаар ингээд ашиглах юм шиг. Сурвалжаа хоцрогдол арилгах эцэгчүүд ингээд сургалтанд татан оролцуулах ялангуяа интеллект хичээлүүд ингээд татан оролцуулах цахим хэрэглийг бас давуу талтай байсан. За ингээд туршилтаас ингээд нэг ганц туршилт хийгээд үзүүлээ. Энэ дээр бол сурагчдын гаргаж байгаа нийтлэг алдаа маань юу байсан бэ гэвэл би заавар ангийнхаа групп чатан дээр тавьсан байгаа. Тэгээд багштай хийсэн туршилтыг багш руугаа явуулаарай гэхээр за сараа яг ингэж байрлуулад энэ бол одоо сарны гэрэлтэ тал энэ талд нь сүдэртэй тал. За тэгвэл шинийн нэг сар, нар, сар, дэлхий 3 нэг байранд байгаа учраас ингэ шинийн нэгний сар харагдахгүй маа. За тэгвэл шинийн 4-нд яаж харагдах юм бол туршилтаа хөөгч нэг юм гот нь за одоо жишээлбэл энэ дэр харагдаж байна л да. Ингээл тэмдэглээд энийг зурх хөстэй байсан. Гэтэл хүүхдүүд яг энэ нөгөө тестнийхээ бөмбөгөө байрлуулахаар ингээд аваач нэгэ буруу байрлуулаад тавих юм. Энэ бол ингээд нөгөө туршилтыг бас үр дүнгүй болгож байгаа учраас энэ заавар маш сайн ингээд өгөө явчихна. За ингээд шинийн 8, 12, 15 дээр шинийн 15-ны сар маань яагаад бүтэ харагддаг юм болов гэвэл дахиад буцаад нар сар дэлхий 3 нэг байранд байгаа учраас бүтэ харагддаг юм байна гэдгээ тушаа гаргаад ирнэ. За буцаага шинийн 18-нд сарны харагдах хэлбэр маань багасна. Тэгээ шинийн 18, шинийн 4-ний сар маань ихэд нийлээд нэг бүтэн сар болдог юм а гэдэг энгийн бутгаагаар бас илэрхийлээд энгийн бутгаатайгаа холбоо явахаар бас давуу талтай байсан. За ингээ миний хийсэн инхүү туршилт арга зүйгээс санаа аваад ихэд ажилдаа тусам хэрэгжүүлээрэ авах гэх юм ханаар хандаараа гарал тавьсан та бүхэндээ баярлалаа.